Боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яам, инженер технологийн дээд боловсрол төсөл үзүүлж байна. Монгол улсад өндөр мэдлэг ур чадвар бүхий инженер технологийн мэргэжилтэн бэлтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, чанарыг шинжилэн сайжруулах зорилгоор инженер технологийн дээд боловсрол төслийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Бид КОС-ын хөтөлбөр, бакалаврын хамтарсан хөтөлбөр, хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд нийт 1000 гаруй инженер технологийн мэргэжилтнүүдийг Япон улсад бэлтгэнэ. КОС-ын хөтөлбөр дотоодын аж үйлдвэрт хүний нөөцийн эргэлтийг богино хугацаанд хангаж, технологийн өндөр мэдлэг практик туршлагатай мэргэжилтнийг бэлтгэх зорилгоор КОС-ын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж 200 оюутныг Япон улсад суралцуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар бэлтгэл КОС-ын хөтөлбөрт 83, Япон улсад 88 оюутан дараах мэргэжлүүдээр суралцаж байна. Үүнд механик, цахилгаан, мэдээллийн систем, хүрээлэн буй орчны инженерчлэл, барилга архитектур болон техник технологийн бусад чиглэл багтана. Одоогоор КОС-ын хөтөлбөрт хамрагдсан 115 оюутанд нийт 467.3 сая йенийг төслөөс санхүүжүүлээд байна. КОС-ын сургалтын хүрээнд энэ онд эхний ээлжийн 25 оюутан сургуулаа амжилттай төгсөж ирлээ. Төсөл хэрэгжүүлэх нэгжээс төгсөгчдөө угтан авч ажлын байранд зуучлав. Мөн шинжлэх ухаан технологийн их сургуулийн бакалаврын зэрэг авахд шаардлагатай кредит дүүцүүлэх үз ажлыг бүрэн хийж дууслаа. Ингэснээр төгсөгчид 1-ээс 1.5 жилийн хугацаанд тус сургуульд суралцаж, бакалаврын зэрэг авах боломж бүрдэж, тэдний 90% нь өдгөө томоохон аж ахуйн нэгж байгууллагуудад ажиллаж, 10 орчим хувь нь бакалаврын зэрэг горилон суралцаж байна. Бакалаврын хамтарсан хөтөлбөр шинжлэх ухаан технологийн их сургуулийн бакалаврын сургалтын хөтөлбөрийн чанарыг олон улсын түвшинд хүргэх, сургалтын орчинг сайжруулах, инженер технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн хүний нөөцийг бэлтгэх зорилготой бакалаврын хамтарсан хөтөлбөрт 320 оюутныг Япон улсад суралцуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар шинжлэх ухаан технологийн их сургуульд 245, Япон улсын консорциумын 10 их сургуульд 107 оюутан, барилга, хүрээлэн буй орчны инженер, механик инженер, архитектур гэсэн 3 мэргэжлээр суралцаж нийт 107 оюутанд 343.3 сая йенийг төслөөс санхүүжүүлээд байна. Бакалаврын сургалтын хөтөлбөрийн хөтөлбөр шинжилэлтийн ажил шат дараатайгаар амжилттай хийгдэж байна. Үүнд сургалт судалгааны чанарыг сайжруулж, материалын баазаар хангах ажилд нийт 66.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, 5 хичээлийн ном сурах бичгийг зохиож, 1830 ширхгийг хэвлүүлж хичээл сургалтад ашиглаж байна. Мөн багшийн хэрэгцээнд 18 хичээлийн 61 ширхэг ном сурах бичиг гарын авлагыг Япон улсаас нийлүүллээ. Сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэхэд 834 сая йений хөрөнгө оруулалт хийгдэж, 107 нэр төрлийн 1444 ширхэг багаж тоног төхөөрөмжийг шинээр худалдан авлаа. Хөтөлбөр шинжилэлтийн хүрээнд шинжлэх ухаан технологийн их сургуулийн мэргэжлийн хичээлийн 50 багшийг Япон улсын консорциумын их сургуульд мэргэжил дээшлүүлж, Япон улсаас 51 профессор багшийг зочин судлаачаар Монгол улсад ажилуулан харилцан туршлага солилцлоо. Мөн барилга, хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрт 11, архитектур мэргэжлийн хөтөлбөрт 19, механик инженер хөтөлбөрт 18 хичээлийн агуулгыг тус шинчиллээ. Эдгээр ажлууд хийгдснээр шинжлэх ухаан технологийн их сургуулийн 3 хөтөлбөрийн хичээлийн агуулга, заах арга зүй, Японы их сургуулиудын сургалтын хөтөлбөр хичээлийн агуулгатай 80% ойртож, хөтөлбөр шинжилэлтийн ажил амжилттай хийгдэж байна. Түүнчлэн төслийн хэрэгжих хугацааг 1 жилээр сунгасантай холбогдуулан бакалаврын хамтарсан хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх шинжлэх ухаан технологийн их сургууль болон хамтын ажиллагаатай Япон улсын консорциумын ахлах сургууль болох Нагоока технологийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээг 1 жилээр сунгалаа. Ингэснээр нэмэлт эсэлтийн шаардлага хангасан оюутнууд Япон улсын их сургуулиудад суралцах боломж нээгдлээ. Хамтарсан судалгааны хөтөлбөр Монгол улсын их сургууль шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш судлаачдыг Япон улсын их сургуулиудтай хамтран судалгаа шинжилгээ хийлгэх, ингэснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эрдмийн цол зэрэг туршлагатай хүний нөөцийг бэлтгэх, тэдний сургалт судалгааны ажлын агуулгыг сайжруулах, үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд хамтарсан судалгаанд дараах үр дүнгууд гарлаа. Үүнд Монгол улсын их сургуулийн хүрээнд хамтарсан судалгааны тэргүүлэх 4 чиглэлээр 10 баг,
Монгол талаас 152, Япон талаас 90 багш судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр судалгаа шинжилгээний ажил хийгдэж гарааны 3 компани байгуулагдлаа. Зэргийн сургалтын хөтөлбөрт 37, зэргийн бус сургалтад 79, зочин профессор хөтөлбөрт 73 багш судлаач тус хамрагдаж, эрдэм шинжилгээний 77 өгүүллийг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлжээ. Мөн 288 сая йений өртөг бүхий судалгааны тоног төхөөрөмж нийлүүлэгдэхээр хөрөнгө оруулалт хийгдэн ажиллаж байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хүрээнд хамтарсан судалгааны тэргүүлэх 4 чиглэлээр 10 баг, Монгол талаас 234, Япон талаас 72 багш судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр судалгаа шинжилгээний ажил хийгдэж байна. Зэргийн сургалтын хөтөлбөрт 57, зэргийн бус сургалтад 155, зочин профессор хөтөлбөрт 105 багш судлаач тус хамрагдаж, эрдэм шинжилгээний 38 өгүүллийг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлжээ. Мөн 475 сая йений өртөг бүхий судалгааны тоног төхөөрөмж нийлүүлэгдэж хөрөнгө оруулалт хийгдэн ажиллаж байна. Тоног төхөөрөмж худалдан авалт. Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны технологийн их сургуулийн сургалт судалгааны орчинг сайжруулах, орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нээлттэй лабораториудыг шинжилэн байгуулах ажлын хүрээнд хоёр их сургуульд нийтдээ 1.6 тэрбум йен төсөвлөгдсөн. Төслийн хүрээнд 2017-оос 2018 онд нийт 3 удаа нээлттэй тендер зарлаж, шинжлэх ухааны технологийн их сургуулийн сургалт судалгааны 30 лабораторид 131 нэр төрлийн 1400 гаруй тоног төхөөрөмж багаж хэрэгсэл нийлүүлэх нийт 5.5 сая Америк долларын үнийн дүнтэй 6 гэрээг байгуулад байна. Үүнээс 2.4 сая Америк долларын үн бүхий 76 нэр төрлийн 191 ширхэг тоног төхөөрөмж багаж хэрэгслийг барилга архитектурын сургууль, хэрэглээний шинжлэх ухааны сургууль, эрчим хүчний сургуулийн 14 лабораторид нийлүүлж сургалт судалгаанд ашиглаж байна. Сургалт судалгааны тоног төхөөрөмж нийлүүлэх худалдан авалтын 2 дугаар ээлжийн тендрийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зарласан бөгөөд тус тендрээр хоёр их сургуульд нийт 230 нэр төрлийн 380 ширхэг судалгааны багаж хэрэгсэл тоног төхөөрөмж нийлүүлэгдэнэ. Төслийн худалдан авалтын хүрээнд судалгаа шинжилгээний анхны лаборатори энэ онд нээлттэй хийсэн нь барилгын материалын бүтээгдэхүүний орц найрлагыг судалж, судалгаа шинжилгээний дүгнэлтийг наривчлан гаргах боломжийг бүрдүүлээд байна. Санхүүжилт. Инженер технологийн дээд боловсрол төсөл 2014 онд МОНП 11 тоод зээлийн хэлэлцээрээр байгуулагдаж, 7 тэрбум 535 сая йений санхүүжилтийг авахар төсөвлөгдснөөс 2019 оны байдлаар 2 тэрбум 368.4 сая йенийг зарцуулаад байна. Үүнд оюутанд олгосон санхүүжилт 1 тэрбум 341.4 сая йен, бакалаврын хамтарсан хөтөлбөрт 91 сая йен, косм бэлтгэл хөтөлбөр 103.9 сая йен, судалгаа дэмжих санхүүжилт 29.6 сая йен, тоног төхөөрөмжийн худалдан авалт 387.7 сая йен, зөвлөх үйлчилгээнд 365.3 сая йенийг тус зарцуулаад байна. Харин 2019 онд төслийн дараах үйл ажиллагаануудад нийт 1 тэрбум 109 сая йен зарцууллаа. Оюутанд олгосон санхүүжилт 585.3 сая йен, бакалаврын хамтарсан хөтөлбөрт 20.9 сая йен, косм бэлтгэл хөтөлбөр 21 сая йен, судалгаа дэмжих санхүүжилт 7.1 сая йен, тоног төхөөрөмжийн худалдан авалт 370.8 сая йен, зөвлөх үйлчилгээнд 97 сая йен байна. Төсөл хэрэгжиж эхэлснээс өнөө хүртэлх хугацаанд бид 2 тэрбум 219.2 сая йенийг холбогдох үйл ажиллагаануудад зарцуулсан бөгөөд тайлан тооцоог төрийн захиргааны төв байгууллагад тухай бүрт тайлагнан ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэх нэгж. Төслийн өдөрдөх хороо 2019 онд 3 удаа хуралдаж, 12 асуудал хэлэлцэж, 12 тогтоолыг тус баталлаа. Хурлаар хэлэлцсэн асуудлуудтай холбогдсон 10 тушаал батлагдсан бөгөөд хэрэгжилтийг ханган ажилласан байна. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хувьд энэ онд 133 ажил төлөвлөж, 129 ажил буюу 98.4% гүйцэтгэлтэйгээр ажиллалаа. 2019 оны онцлог үйл явдлуудаас дурдвал төсөл хэрэгжих хугацааг 1 жилээр сунгав. Төслийн удирдах хорооны дарга боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны төрийн нарийн бичгийн дарга баяр сайхан тэргүүтэй төлөөлөгчд
2019 оны 3 дугаар сард Япон улсад албан айлчлал хийж, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай санамж бичиг байгуулсан. Ингэснээр төслийн санхүүжилтэд өөрчлөлт орохгүйгээр 120 оюутанг 2019-оос 2020 оны хичээлийн жилд нэмж сургах боломж бүрдлээ. Мянган инженер танин мэдэхгүй цуврал нэвтрүүлэг. Хамтарсан судалгааны 20 багийн үйл ажиллагаа судалгааг олон нийтэд таниулах зорилгоор Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй гэрээ байгуулж мянган инженер цуврал нэвтрүүлгийг бэлтгэж Монголын үндэсний телевизээр 14 хоногт нэг удаа түгээж байна. Төсөл хэрэгжээд 5 жил болж байгаатай холбогдуулан 2019 оны 3 дугаар сард төслийн 7 хоног арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд хамтарсан судалгаа шин технологи сэдвт Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурлыг эх орондоо анх удаа амжилттай зохион байгууллаа. Тус хурал нь Монгол-Японы их сургуулиуд болон эрдэм шинжилгээ судалгааны байгууллага аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, төслийн хэрэгжилт хамтарсан судалгааны хөтөлбөрийн үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах үндсэн зорилгын хүрээнд 2 өдөр үргэлжилсэн. Хуралд 200 гаруй зочид төлөөлөгчид оролцож дэвшилт технологи, инновацийн ололт амжилт, хамтарсан судалгааны ач холбогдол, үр дүн, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцсэн. Хурлын төгсгөлд дүгнэлт зөвлөмжийг боловсруулан зохих байгууллагуудад хүргүүллээ. Хамтарсан судалгаа шин технологи сэдвт үзэсгэлэн. Монгол-Япон эрдэмтдийн нэгдсэн хурлын үеэр хамтарсан судалгааны багуудын өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд дэлгэн харуулсан үзэсгэлэнг гаргалаа. Үзэсгэлэнд хамтарсан судалгааны багуудын судалгааны танилцуулга мэдээлэл, үр дүнг хамруулсан бие үзүүлэн, ханан илтгэл зэрэг 250 орчим бүтээл тавигдж олонний хүртэл боллоо. Хамтарсан судалгааны хурал үзэсгэлэнгийн бүх материал танилцуулга англи, монгол хэлээр бэлтгэгдэж, хурлын илтгэл салбар хуралдаан бүхэлдээ англи хэлээр явагдсан нь тус арга хэмжээний онцлог байсан юм. Зөвлөмж лекц. Япон улсад суралцах гэж байгаа оюутнуудад тулгардаг бэрхшээл, асуудал, түүнийг даван гарах арга зам ойлголтыг өгөх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгууллаа. Япон улсад суралцаж байсан манлайлагчид өөрсдийн туршлагаас хуваалцаж, сонирхолтой сэдвээр илтгэл тавьсан нь оюутнуудад үнэтэй мэдээлэл, мэдлэг боллоо. Лабораториудын нээлттэй өдөр. Төслийн хамтарсан судалгааны 20 багийн судалгаа шинжилгээний үйл явц, өнөөгийн үр дүн бүтээлийг олон нийтэд таниулах зорилгоор лабораториудын нээлттэй өдөр арга хэмжээг зохион байгуулж мэдээлэл өглөө. Мөн худалдан авалтын ажлын хүрээнд барилгын материалын судалгаа шинжилгээ туршилт хийх итгэмжлэгдсэн анхны лаборатори нээлттэй хийлээ. Тус лабораторид 12 нэр төрлийн багаж тоног төхөөрөмжийг 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийлүүлж судалгаа шинжилгээний ажлыг хийж байна. Батламж гардуулах ёслол. Төслийн санхүүжилтээр 2019 оны 4-р сараас эхлэн Япон улсад шилжин суралцах 98 оюутанд суралцах эрхийн бичгийг гардууллаа. Батламж гардуулах ёслолд боловсрол, соёл шинжилгээ ухаан, спорт яам, Япон улсын элчин сайдын яам, JICA олон улсын байгууллага, Монгол улсын их сургууль, шинжилгээ ухаан технологийн их сургуулиудын төлөөлөл болон оюутнуудын гэр бүлийн нийт 300 орчим хүн суралцагчдад баяр хүргэн оролцлоо. Мянган инженер ажлын байр өдөрлөг. Косон хөтөлбөр төгсөгчдийг ажлын байранд зуурлах зорилгоор тус өдөрлөгийг 30 орчим компани аж ахуй нэгжийн оролцоотойгоор зохион байгууллаа. Өдөрлөгийн үр дүнд төгсөгчдийн 90% нь томоохон байгууллагуудад мэргэжлэр ажиллаж, 10% нь шинжилгээ ухаан технологийн их сургуульд суралцаж байна. Мөн төсөл хэрэгжүүлэх нэгж Mobicom корпорац болон дулааны цахилгаан станц 4 төрийн өмчит хувьцаат компаниудтай дараагийн төгсөгчдийг ажлын байраар хангах талаар хамтран ажиллах гэрээг байгууллаа. Төслийн хүрээнд Япон улсад шилжин суралцах оюутнуудад мэдээлэл өгөх зорилгоор University Fair өдрөлгийг 6 дугаар сард зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр Япон улсын консорциумын их сургуулиудын төлөөлөл Монгол улсад хүрэлцэн ирж ажиллалаа. Мянган инженер төгсөгчдийн холбоо байгуулагдав. Монгол улсын их сургуулийн удирдлагуудаас санаачлан инженер технологийн дээд боловсрол төслийн төгсөгчдийн холбоог 10 дугаар сард байгуулж холбооны үйл ажиллагааны сар хүрээг тодорхойлж удирдах зөвлөлөө байгуулан ажиллаж байна. Мянган инженер нээлттэй илтгэл. Зэргийн сургалтын хөтөлбөр төгсөгчдийн судалгааны онол, практикийн ач холбогдлыг нийгэм олон нийтэд таниулах зорилгоор тус арга хэмжээг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Инженер технологийн дээд боловсрол төслийн баг хамт олон төлөвлөсөн ажлаа бүрэн гүйцэтгэж 2019 оныг ололт амжилтаар дүүрэн ажил мэргэжлийн туршлага ариунтайгаар үдэж байна. Тухайлбал хамтарсан судалгаа хөтөлбөрийн хүрээнд гарааны 3 компани байгуулагдаж, сургалт судалгааны тоног төхөөрөмжүүд суурьлагдсан анхны лаборатори нээлттэй хийлээ.
Космо хөтөлбөрийн анхны төгсөгчдөө угтан авч ажлын байраар хангав. Өнгөрсөн хугацаанд бид Космо болон бакалаврын хамтарсан хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын 70%-ийг орон нутгаас элсүүлж, төслийн нийт хөтөлбөрүүдэд Япон улсад нийт 550 хүн суралцуулж, сургалт судалгааны ажлууд үе шаттай, цаг тухай бүрт амжилттай хэрэгцээр ирлээ. Энэхүү тоо инженер технологийн чиглэлээр 1000 гаруй оюутан багш судлаачдыг Япон улсад бэлтгэн гэсэн бидний зорилтын хэрэгжилт 55% биелэлттэй явааг илтгэж байна. Монгол улсад өндөр мэдлэг ур чадвар бүхий инженер технологийн мэрэгжилтэн бэлтгэх их үйлсэд хамтран зүтгэж буй та бүхэндээ талархал илэрхийлье. Дэлхийд үнэлэгдэх Монгол инженерийг хамтдаа бэлтгэцгээе. Инженер технологийн дээд боловсрол төсөв.